хаант Монгол улсын тагнуулын түүхээс. Тагнуулын байгууллагын 100 жилийн ойдод зориулсан энэ удаагийн дугаартаа Богд хаант Монгол улсын үед Монгол нутагт явуулж байсан хятадын тагнуулын үйл ажиллагааны талаар өгүүлж байна. Богд хаант Монгол улс байгуулагдах үед Дундад иргэн улсын зүгээс Чингүрний байр суурийг хэвээр хадгалахын тулд тусгай албад нь идэвхтэй ажилласан байна. Чингүрнийг уламжилсан Дундад иргэн улсад олон 10 жилээр Монголын сурвалжит язгууртнуудыг эд хөрөнгө эрх сүрээр уруулан татаж бий болгосон тагнуулын сүлжээ Монгол дахь цагаач хятад иргэд гэсэн хүчирхэг баат суурь байв. Дээрээс нь хятадууд өөрсдийн тагнуулын технологи ур чадвараа нэмэгдүүлж өрөндийн орнуудын жишг туршлагыг авах болжээ. Тухайлбал Юан Шикэн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Америк нэгдсэн улсын иргэн Моррисон тагнуулын ажлыг зохион байгуулах тал дээр идэвхтэй дэмжлэг үзүүлж байв. Түүний зөвлөмж болгосноор Монголыг нэвтрхийн мэддэг гэсэн шалгуураар худалдаачин шашны номлогч Швед Ларсон хятадын засгийн газрын Монгол төвдийн хооронд зөвлөхөөр томилогдож нууцаар хамтран ажиллах гэрээг генерал Ли Тинтэй байгуулж Монголоос дээд албан тушаалтай аль болох олон монголчуудыг урвуулан эрүүлэх үүрэг хүлээсэн байна. Тэрээр Монгол нутагт олон жил амьдарч хэл сайн сурсны дээр халах Монгол төдийгүй өөр Монголын нөлөө бүхий лам ноёдтой арилжаагаар дамжуулан хувийн дотн сайн харилцаатай байснаа ашиглан 1913 оны 3 дугаар сараас 1914 оны эцэс хүртэл хятадын туршуул төлөөлөгчөөр ажилласан байна. Хятадын тагнуулын байр суурь Монгол нутаг дахь цагаач ирэг дээрээ дамжуулан өргөн хүрээнд ажиллаж байсны илэрлэл нь Монгол дахь улс төрийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээний тухай Юан Шикэд илгээсэн бичиг юм. 1912 оны 3 дугаар сарын эхний өдрүүдэд Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Юан Шикэд өргөн барихаар зохиосон эзлэгдсэн Монгол аймагуудыг буцаан авах арга хэмжээний тухай бичигт Улаастай Ховд аймаг дахь хятад худалдаачид гарын үсэг зурсан байна. Энэхүү бичигт бид Монгол оронд 10 жил байсан Монголын дотоод амьдралтай сайн танилцсан халахад болж буй өнөөгийн үйл явдлын тухай бидний төсөөллийг танд хүргэх үүнийг ашиглан практик шинжтэй хэд хэдэн зөвлөгөөг танд өгөхийг зөвшөөрнө. Тусгаар тогтносон хэмээн өөригөө зарлаж буй Монголын бүх хэсэг нь туйлын ядуу тарчиг байна. Худагт өөрөө хошууны нөлөө бүхий томоохон ноёдын гарт тоглоомын хүүхэлдээ мэт өөр юу ч биш юм. Халахын тусгаар тогтнолыг тунхаглах хэрэгт Цэцэн хаан Түшээдхан аймгийн Цөөн ноёд гол үүрэг гүйцэтгэж байна. Бас тэгээд Сайн ноён Засагдхан аймгийн бүх ноёд тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө болон дараа нь энэ алхмын зүй тогтлын эсрэг шийдвэртэй эсэргүүцэл үзүүлэх болов. Монгол хятадаас тусгаарлсны дараа хотогт цуутай дээрэмчин тогтхыг хүрээнд дүрж түүнтэй дотносож Оросын засаг захиргаатай өмнө байсан ойр дотн харилцаанд үндэслэн өөрийн зөвлөгчөөр ажиллаулав. Энэ бүхэн нь монголчууд мөнгө цэрэг эцэст нь төрийн хэргийг удирдах авиазлаг хүмүүс байхгүй гэж үзэхэд хүргэж байна. Ийм учраас бидний гүнээ итгэж байгаагаар гадаад Монголтой холбоотой асуудлаар дараах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнд 1. Хятадын засгийн газрын итгэлийг хүлээсэн Монголын ноёдын нэг төлөөллийг хотогттой хэлэлцээ хийлгэхээр сонгож хотогтыг Монголын ард түмний оюун санааны тэргүүний хувьд төрийн удирдлагын хэрэгт оролцохгүй байх. Түүнээс Монголын соёлд хамааралгүй хөрш аль нэг улс хождог гэдэгт итгүүлэх хэрэгтэй. 2. Монголтой холбоотой хятадын засгийн газрын үйл ажиллагаа нь зөвхөн цахилгаан илгээх, загтал бичиг явуулан ятхан синхруулэхээр хязгаарлагдах ёсгүй. Харин хятадын засгийн газрын нэр хүндийг сэргээхийн тулд захараас цэргийн хэд хэдэн батальоныг яаралтай дайчлан Монгол нутгийг эхлээд 50 замаар харин дараа нь зэвсгийн хүчээр буцаан авахыг оролдох хэрэгтэй. Энэ экспедицийг амжилттай дуусгахын тулд ер нь Монголын дотоод амьдралыг цэгцлэхийн тулд улс төрийн ерөнхий байдлыг үндсээр нь сайжруулах хятад Монгол гаралтай туршлагатай түшмдүүдэд эрс шинжилэл хийх ажлыг даалгах хэрэгтэй байна хэмээжээ. Энэ бичигт худалдаачдын 300 гаруй гарын үсгийг цуглуулсан ба үүний дараа 2 нэр хүндтэй худалдаачдын бүрэлдэхүүн бүхий онцгой төлөөлөгчөөр дамжуулан Юан Шикэд хүргүүлсэн байна. Хувийн эрх ашиг эрхэм ба үндэсний тусгаар тогтнох үзлээс дээгүүр тавигч цөөнгүй ноёд төшмөд энэ үеэс эх орныхон язгуур эрх ашигаас урван тэрсэлж хятадын тагнуулын байгууллага төлөөлөгчдөд ашиглагдах болов. Үүний нэгэн сонгодог төлөөлөгч бол Жунван Доржхолон байв.
Тэрбээр тусгаар тохиолдлын асуудлыг хэлэлцэх халахын тэргүүнүүдийн нууц хуралдааныг Бээжинд ховлон мэдүүлж, улмаар дунд тэргэн улсыг төлөөлөн Богд хаан болон сайд нартай нүүр учирч тус улсад дагаар оруулах харилцан найрамдах ёсыг зөөчлөн хэлэлцэх зорилгоор хүрээн дэргэн ирсэн ч Монгол улсын эрх баригчид түүнтэй ёсорхсонгүй төрд тэрсэлсэн хэрэгээр дайчлан барьж шүүх ямнаа байцаан цаазаар авчих ял ногдуулж богдод айлдахсанд зарлиг ёсоор алхахаас хэлтрүүлж харин засгаас огцруулж сул зэрэгтэй үлдээж байжээ. Энэ тухай богд гэгэнд айлдахсан бичигт Чин улсын засгийн хэрэг маш самуун болсон учраас нойдон зуны цагт манай Монгол өөрсдөө улс төр байгуулж богд гэгэнэ хаан дөргөмжилж шашин төрийн хамаг хэргийг бариулах явдлыг олон хан ван гүнгүүд хуран цугларч анх эхлэн зөвлөн хэлэлцэх тухайд Цэцэн хан аймгийн ван дорж палам хамт зөвлөсөн бөгөөд тэр даруй дээд доодыг бүрэн мэхлэн хуурч Ариат аймгийн дотроос үлэмж тэмээ мөнгө албадан авчиж сэм ургаж Чин улсын нийслэлд орсныг үзвээс анхнаасаа энэ хэрэг доошоосонгүй агаад өнгөцөр хууран мэхэлж бүрэн учрыг сонсоод гэрчлэн залаад одсон. Улс байгуулсан хойно манж хятад түшимдийн хамт ирж ятгах зэргээр тэрслүү үг ихийг бичиж богд гэгэнд хүртэл бичиг захидал элгээгт хүрсэн нь даанч аимшиггүй баламтын туйлд хүрч язгуура огоорон нэр ашигт шунаж Монгол овогтныг дарлахын туйл болов. Эдвгээд орж холом түүний бие нийслэл хүрээний газар нэгэнт хурч ирсэн тул түүний засаг вангийн хэрэгмийг эвдэж даруй шүүн таслах хэргийг эрхлэн шийтгэх яамнад тушаан өгч чангалан байцаан шийтгмэ химээжээ. Хятадууд монголчуудын тусгаар тогтнох үйл хэргийг няцаан саринулах зорилгоор Монгол төвдийн 6-ны тэргүүн харчны ван Гүнсэн норвыг ашиглаж байна. Харчны засаг ноён Жунван Гүнсэн норв Манжин эзэн хаан ширээнээс буусныг зарламгц 1912 оны эхээр Улаан хадад очиж зост 100 уд 2 чуулганы ноёдыг цуглуулan өвөр Монголыг цаашид хэрхэх асуудлыг хэлэлцээд Жавзандам хутагтыг Монгол улсын хаан ширээн дөргөмжлөх ёслолд оролцуулах төлөөлөгчөөр Лувсан Чижүүр хэмээх хүнийг томилж өвөр Монголыг хамтдах арга замыг сөвөгчлөн тохиролцуулахаар явуулахад богд талархан хүлээн авч Гүнсэн норвыг өвөр 49 хошиг удирдан захирч хувьсгал хийлгэхээр томилсон байна. Гэвч түүний хятадын эрх баригчид албан тушаалаар хахуулдан өөрийн талд зүтгүүлэхээр болсноор үзэл бодол нь өөрчлөгдсөн байна. Тухайлбал дунд тэргэн улс Бээжин дэх Монгол нам ноёдын саналын дагуу 1912 онд Монгол төвдийн хэргийн товчоо гэгчийг гадаад Монголын төрийг засах явдлын яамны оронд байгуулж Монгол улсыг тусгаар тогтнуулахын тулд Япон улсаас дэмжлэг авахыг хичээн тэмцэж Хариат хошуу нутагта өргөн шинжилэл хийж байсан Гүнсэн норвыг түүний дараагаар тохоон томилж Чин ван болгосон нь санамсаргүй хэрэг биш тусгаар тогтнолын тэмцлээс түүнийг ухраах гэсэн нарийн арга байв. Үнэхээр ч удалгүй Гүнсэн норв дунд тэргэн улсаас 5 ухсаатанд тэгшэрх олгоно гэсэн ухуулгад автагдан Юаншикагийн гар хөл болон хувирсан байна. Дунд тэргэн улс анхандаа монголчуудын тусгаар тогтнох тэмцлийг хил орчмын үймэн самун төдийд үзэж цаг нь болохоор хүч хаяж элбэн тохинулах боломжтой гэж тооцсон ч Орос Монгол хоёрын хооронд гэрээ үзгэлснээр энэ нь нэгэнт олон улсын чанартай асуудал болж хятадууд дур мэдэн хөдлөх аргагүй болжээ. Гэрээний ач холбогдол үүнд оршжээ. Иймээс хятадууд энэ талаар тагнуулын мэдээлэл цуглуулахад ихээхэн анхаарах болов. Хятадын ерөнхийлөгчөөс мөгдний амбан захирагч Жан Силван дэрвэлсэн цахилгаан утсанд Монгол Оросын гэрээ батлагдмагц Умард Манжуурын бүхий л нутаг дэвсгэр Орос цэргээр дүүрч тэд өөрсдийн туршилуудаа өвөр Монгол дэлгэн монголчуудыг бүгд найрамдах улсын эсрэг өдөөх болно. Тиймээс Монгол ноёдын их хурлыг зохион байгуулж Оросууд болон хүрээний дуулуургүй хуурамч этгээдүүдтэй тэмцэх арга хэмжээ авахыг даалгаж байна. Ноёдын замын зарлыг засгийн газраас эргүүлэн төлөх болно гэжээ. Түүнчлэн хятадууд Монголд байсан дээрэмчин хунхуузуудыг бүгд найрамдах улсын талд татах зорилготой ухуулгыг мөгдөн дэх туршуулуудаараа дамжуулан хийж эхлэв. Дунд тэргэн улсын ерөнхий сайд Сүн Силийн Монголд холбогдох бүх мэдээллийг хятадын засгийн газарт Монгол дахь хятадын тагнуулын сүлжээний туршуулууд илгээж байсныг харгалзан үзэж дахин 40 туршуулаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж санхүүжилтийг баталсан байна. Мөн монголчуудыг зэрэг зэвсгийн хүчээр нухчин дарахын тулд дунд тэргэн улсын зэвсэгт хүчний ерөнхий штабаас Гуа Хуан Сианарын 3 төшөмлийг Монголын нутаг дэвсгэрийг судалж газрын зураг бүтээлгэх зорилгоор 1912 онд илгээхэд
1913 оны 3 дугаар сарын 31-нд эдгээр түшмэд Бээжинд иргэн ирж, дунд дэргэн улсын ерөнхийлөгч Юан Шикайд нууц даалгавраа гүйцэтгснээ элдгэн Монголын газар нутгийг наривчлалтаагаар дүрсэлсэн газрын зургийг өгсөн байна. Өвөр Монголд хятадууд цэргээ байрлуулан төгшүүрт нөхцөл байдал үүссэн тул Богд хаант Монгол улсын засгийн газраас цэрэг илгээж тосон байлдах шийдвэрийг 1913 оны 1-р сарын 25-нд баталсан байлаа. Гэвч 1913 оны 2-р сар болоход дунд дэргэн улсын эрх баригчид энэ тухай мэдээллийг Монгол дахь тагнуулаасаа хүлээн авсан байна. Иймхүү Монгол нутагт хятадын тагнуулын сүлжээ идэвхтэй ажиллаж монголчуудын тусгаар тогтнолыг талсан зогсоохыг оролдсон ч Богд хаант Монгол улсын тагнуулын ажил хариуцсан байгууллагууд үүний эсрэг шийдвэртэй тэмцэж үйл хэргийнхэн эцсийн зорилгыг биелүүлсэн төвөгтэй бүлгөө.